Им гадагшаага гаргасан хэрэг чинь бас айгүй юу юм биш үү? Тийм үү. Тий. Шүүх хурал нь бол хэргийн шийдэгдээд хүмүүсийн бухимдалтай байгаа нэг хэрэг байна. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай витамины Jameson брэнд хамтран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. За сайн байна уу. За бид хоёр 417 нэвтрүүлгээр шүүх цэгийн гэд шүүхээр шийдэгдсэн хэрэгүүдийг ингээд нэг захимд шүүхийн тэмдэглэлийг нь оруулдаг юм байна. За ингээд энэ шүүх цэгийн сайтнаас яг ингээд шийдэгдсэн хэрэгүүдийн талаар сэрэмжлүүлэг болгож яг бодит яг шүүхээр шийдэгдсэн хэрэгүүдийг хүргэж байгаа. За тий тэгээд өнөөдөр чи эхлэх үү би эхлэх үү? Танаас эхэлж идөө. Тийм үү? Ямар хэрэг ярих юм? За би нөгөө аль болохоор ингээд өөр олон төрлийн хэрэг ярих гэж бодож байгаа хгүй би. За чи өмнө ингээд нөгөө нэг үндэсний аюулгүй байдлын хэрэг гэдэг чинь бүр хил зөрчсөн мөрцсөн ингээд болоо явчих тийм ээ. Тэгэнгუთ за соёлын өвийн хулгай ярьсан. За захим одоо юу гэдгийг өвчрхийлэл ярьсан, хил зөрчсөн үндэсний аюулгүй байдлын талаар ярьсан. Тий тэгэнгуთ одоо юу яд юм бэ? Хориотой ан гэдэг чинь бас гэмт хэрэгтэй. Яг эрүүгийн хэрэгтэй тооцогддог юм байна. Тийм байх л та тий. Тийм байна. Тэгээ би хориотой ан агнсан гэдэг нэг юм сонин. Би өөрөө нэг ан гөрөө хийдгүү болохоор мэддгүй юм чон агнах чи хориотой байт юм шүү дээ. Чон уу? Тий. Би ч бол зүгээр хөдөө ингэ нэг мал руу дайраад байна гэж буудаад алчтий болооч удахгүй шоны чи. Нөгөө нэг тоомоо зааж өгд юм болов? Тийм. Тэгсэн чи бүр ингээд квот мовот авдаг. Тэгэж чоныг ингэж зүгээр ингээ хин дуртай манай мал руу дайраад байна гээл тэгэл бууга үрж гараа чон алчтгүй юм шүү дээ. Тийм үү. Тэгэхээр ч одоо марл руу дайрж яхад юу яла буудлаа гэж бодоход хэрэг хүлээн гэсэн үг үү? Хин мэдгүй одоо яг тийм нөхцөлийг нь яадаг юм мэдгүй. За нэг ийм хэрэг байна. За. Энэ хэрэг одоо эн чинь нэг тийм хүнд хэрэг ус зөрчлийн хэрэг болохоор би шууд ингээд нөгөө хүнийх нь холбогдчихын нэрийг хэлэхгүй. Овгийн ихний үсгээр явчих, нэрийн ихний үсгээр явчих. Бусдын нь бол яг он сар өдөр болсон хэрэг болсон газрыг нь бол яг одоо юугаар нь явна. Үннээр шүүх цэгийн мэндэ бичсэн протоколоор нь явъя. За. Энэ хэрэг юу байсан юм байна? За 2017 оны 11 сарын 17-нд болсон гэж байгаа. Дундгой аймагт болсон. За яг ийм юм болжээ. За нэхэмжлэгч одоо ингэ нэг буруутгахтаад байгаа нэхэмжлэгч эхлээд өөрөө шүүхэд нэхэмжил гаргасан юм байна. За им гэдэг нэртэй хүн шүүхэд ингэж нэхэмжил гаргасан. За би 2017 оны 11 сарын 17-нд 17 оны өдөр Дундгой аймгийн 3 сайхан сумын ард иргэдийн хүсэлтээр за элгэн багийн засаг дарах бусад малчит гэж байгаа шүү. Ийм хүмүүсийн хүсэлтээр ингээд чон ингээд хонь мал руу дайраад ингээд юу яагаад байна. Чон ингээд мал бариад байна. Тий юу ирж агнж өгөөч гэдэг хүсэлт нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу би тэнд очиод нутгийн иргэдтэй хамтраад 2 чон агнсаа. За 2 чон алсан. Нутгийн иргэдтэй хамтраад. За тэгээд нутгийн иргэд нь энэ одоо им гэдэг хүн рүү л ярьсан юм байна. Та ирээд ингээд энэ чон алаад өгөөч ээ мал бариад байна шүү дээ ямар хэцүү би гэсэн юм шиг байна. Тийм баха. Тийм байлгүй одоо мэдхгүй. За тэгэнгүүт ингэж байгаа. Миний хувьд бол би өөрийнхөө буугаар буудсан. За миний буу бол би өөрөө ан агнах зөвшөөрөлтэй цагдаагийн байгууллага болон татврын хэлцэд жил бүр ингээд нөгөө галт зэвсгийн одоо бүртгүүлэлээ хийгээ татвараа төлөөд явдаг. Тэгсэн чинь би ингээ 2 чон нутгийн иргэдийн хүсэлтээр ингээд чон алсан. Алхтаа их газрын чулуу баг газрын чулуу гэдэг ингээд Монголын одоо гоё үзэсгэлэн байгууллага шүү дээ тийм дундгой байна. Тэгсэн их газрын чулууны уулын тусгай хамгаалалттай газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц гэдэг хүн над дээр зөрчлийн хуулиар хариуцлага оногдуулчлаа. Яасан бэ гэсэн чинь тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүйгээр чон агнсан. Гэт зөрчлийн хуулиар надад ингээд хариуцлага оногдуулчлаа. Би энд хариуцлаганд гомдолтой байна. Би энэ хариуцлагыг бол үүрмээргүй байна. Яагаад гэвэл нутгийн иргэд бүр засаг дарганы хүртэл өөрөө хүссэн. Хүсэлтийн дагуу гэж байгаа. Нэгдүгээр хэн. Хоёрдугаарт за бүр үнэхээр хариуцлага оногдуулах гэж байгаа бол надтай хамт ингээд бүр чоны нутгийн иргэд ингээд чоныг үргээж гаргаж ирсэн. Би буудаж алсан. Тэг бууд загнасан. Тэгээ хэрвээ тэгэх гэж байгаа бол тэр үргээсээ хүмүүст нь юу яа цуг хариуцлага тооцвол надад өөр хүсэлттэй тавьсан. Би энэ байгаль орчны байцаагчийн надад одоо хориотой газар чон агнсан 2 чон агнсан юм байна. Төлбөр болох одоо 3 сая орчим төгрөг байсан баха. Тэрийг бол би төлмөөргүй байна. Би энэ хариуцлагыг одоо юу ихгүй хүлээмээргүй байна. Гэтэл шүүхэд нэмж гаргасан юм байна. Тий. Тэгээд бүр нэхэмжил гарахаас өөр аргагүй юм шүү. Тий. Нэг тийм хэлбэгдээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд ах юм. За би эхлээд уншихдаа яг тэгсэн заа юу. Тэгсэн чинь бид нар юу ч мэддэг юм байна.
Айгүй л нөгөө код энэ төр авчихсан. Тусгай ам магийн талаар ихүүч би яг чам шиг эхлээд хөөх яаж байгаа юм бэ чинь те ингээ хүмүүс гуугаад ахаар нь очиод буудаад өгсөн чинь ягаа энэ хүнийг ингэж яаж байгаа. За яасан. 2 чоны үнэлгээг 2 дахин нуглаад ингээд надад аюу байсан. Зөрчлийн хуулийн дагуу ингээд шийтгэл оногдуулсан. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. За Гэсэн байгаа. За тэгээд нэмэлтээр ингээ нөгөө нэг тайлбар дээрээ би багийн даргаас ингээ надад хүсэлт ирсэн. Нутгийн иргэд багийн даргаас ингээд юу яагаач ээ. Бид нэр чон үргээгээд өгөө та агнаач ээ гэсэн. Тэгэхээр би чойр явах замдаа их газрын чулууны ууланд очиж чоны үргэлгэнд оролцож би 2 чонд буудаж агнасан. За нутгийнхан бол өөрсдөө л чон хэцүүдэд байна. Ингээд мал руу дайраад байна гэсэн. Тэгсэн чинь тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч надад 2 чон агнсны нөхөн төлбөр гэж 2,370,000 төгрөгийн торгуул ногдуулсан. 2,370,000. За би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Нутгийн иргэд өөрөө ингээд мал бариад байна гэсэн. За бүр удаадараа хүсэлт ирүүлсэн. За би тэгээд хид хідэн үнтэй нийлж ингэж одоо юу гэдэг чон агнсан. Тэгээд дээрэс нь байгалийн нөөц ашигласны төлбөр буюу ингээд одоо чонны 2 агнсан чонны тос бүрийнх нь үнэлгээг 2 дахин болгоо надаас ингээд хохирол нэхэмжлээд байна. Гэтэл мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт чонын тоо толгойг сэргэжүүлэх одоо багасгах зөвлөх зорилгоор чон агнсан бол нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө гэдэг ийм хуулийн заалт байдаг. Амтны тухай хууль гэж үйд юм байна. За. Би энэ хуулийн заалтыг ингээд одоо үндэслээд би энэ төлбөрг байна. Би энэ нөхөн төлбөрийг гэсэн. Тэгээд багийн засаг дарга одоо чон төдийн манай одоо ингээд манай багийн нутаг дэвсгэр дээр боёо дээр их газрын чулуу гэдэг ийм улсын тусгай хамгаалалтай газар нутгалдаг айлуудын мал ингээд чон баригдсан мал бараг 1000 голт авсан гэж надад хэлсэн багийн засаг дарга гэж хэлсэн байгаа. Энэ бол маш их хэмжээний хохирлоо. Тэгээд би чон агнсан гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгэнгүүт хариуцагч буюу одоо нөгөө нэг энэ нөхөрт ингээд нөгөө нэг торгуул ногдуулсан улсын байцаагч болохоор багийн засаг дарга одоо гэрчээрч орсон юм шиг байна. Над руу яриад тий ингээ чойр явлаа замдаа их газрын чулуу гэдэг газараа дайраад явнаа гэж ярьжсэн гэж хэлсэн. Тий. За тэгээд зөрчлийн тухай хуулиар одоо юу гэдэг юм бэ энэ хүн дээр бол нэг 90 чон байгалийн үнэлгээ нь амьтны экологийн эдийн засгийн үнэлгээ болохоор нэг 90 чон 510,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг гэнэ. Тэгээд 2 дахин гээд сая 20,000. Тийм байна. За ийм чон болохоор илүү үнэтэй байд юм байна. 600,000 төгрөг. Байгаль экологийн үнэлгээ. Нэг ийм чон. Тэгэнгүүт сая 200 болгоод ингээд нэг ийм чон, нэг 90 чон ингээд 2 чон ингээд зөвшөөрлгүйгээр улс тусгай хамгаалалтай газраас агнсан учраас ингээд ийм одоо нөхөн төлбөр ногдуулсан. Би энийг төлөхгүй гээд тэг ийм юм гарцсан юм байлээ гэд. Тэгээд ер нь бол яг юу бол энэ хүн зүгээр л чойр явах замдаа л юугаар чоны ан монд оролцсон ч гэж ярьж байгаагүй надад бол зүгээр л чойр явах замдаа юуны их газрын чулуугаар дайраад явна л гэж ярьж ирсэн гэсэн байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг юу байцаагч нь болохоор улсын байцаагч нь болохоор юу яадаг нэгдүгээрх нь би энэ хүнд зөв торгуул оногдуулсан. За яагаад гэвэл улсын тусгай хамгаалалтай газраас чон агнж болохгүй. Хуулиараа хориотой. Тэр иргэд одоо мал бариад байна гэдэг чинь баримт биш. Иргэд мал бариад байна гэдэг хүсэлт өгсөн бол тэр чинь одоо юу гэдгийг тэгсний дагуу та ингээд чон буудаад байна гэж байхгүй. Бараг өөрийгөө хаацалах гэдэг байна гэсэн үг шүү дээ. Тий, хаацалах гэдэг байна. Заавал улсын тусгай хамгаалалтай газраас та чон агнах гэж байгаа бол заавар зөвшөөрөл аавна. Хэдэн чон агнах юм. Тэгээд тэр чонныхоо байгаль экологийн үнэлгээнийхэн дагуу урчилж мөнгөө төлнө. Бид нар 2 чон агнана. Одоо тий 2 чон агнана гэдэг ингээд мөнгөө урчилж төлнө. Тэгээд квота аавна. Гэтэл та квота аваагүй. Тэгсэн ирнэ иргэд өөрсдөө хүсээд дээ штэ гэж байна. Энэ бол хуулинд хамаагүй. Ягаад гэвэл улсын тусгаалтай хамгаалах газар нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь 1000 гаруй хонь барьсан одоо мал баригдсан гинэ. Энэ бол би энийг багийн засаг дарга марга тэр юуны малчтаас нь би асуусан. Тэгэж 1000-аар нь чон барьдаг газар байхгүй. 1000 гаруй мал чонд баригдсан гэсэн ямар ч юу байхгүй. Баримт байхгүй. Тий тэг ингэж 1000-аараа чонд малаа бариулна гэвэл эн чинь бүр ингэж асар том хэмжээний хохирол малчтаж өөрөөсөө тэрийг ингэж юу яахгүй. Тэгж чимээгүй байхгүй. Тэгээд би тэр нөгөө нэг үргэлгэнд оролцсон малчтаас үнэхээр ингэж танад ингэж чон бариад исэн юм уу гэж чинь яг хуу мал руу чон орсон үнэг гэхдээ 1000 зангаар бол биш ээ. гэж. Тийм болохоор энэ дээр бол баримт олдоогүй учраас би тэр 1000-аараа чон агнаад байна. Чон ингэж хонь бариад байна гэдэг бол худлаа. За 3 дугаарх нь улсын тусгай хамгаалалтай газар юу байдаг? Ийм самбарууд байд юм байна. Энэ улсын тусгай хамгаалалтай газараа ан агнж болохгүй. Энэ бүс нутаг дээр бүр ямар ч ан агнж болохгүй. Хэрвээ агнахаар бол та заавал зөвшөөрөл авна
гэдэг юм байна. Гэхдээ амар сони юм а тий. Тэгээд одоо яг энэ улсын тусгай хамгаалалтаа газар нутагт суурьж байгаа тэр иргэд нь энэ хуулиа мэдэхгүй байжгаад тэр хүнийг өмнөөсөө ингэ золиослж байгаа юм шиг л ийм нэг хэрэг байгаад байна шүү дээ. Тий энэ өөр ийм аягүй сонин зөрчилтэй сони юм билээ харин. Эсвэл наа хүн чинь нутгийн иргэд ингэсэн гэж нэг бол худлаа ярьж гин. Эсвэл нутгийн иргэд нь үнэхээр тийм газар нутагт амьдарч байж иж хуулиа мэдхгүйгээр нэг хүнийг өмнөөсөө ингэ нэг юм торгуулах гэдэг юм шиг ямар сони хэрэг үү тий. Тэгсэн чинь нөгөө нэг чонагийн сүм болоход тэгж байгаа. Би улсын тусгай хамгаалалтаа газар гэж мэдээгүй нэгдүгээрт. Газрын чулуу. За. Тэгвэл чон дайраад байсан хүмүүс нь тэнцээ нутгалж яадаг малчит нааттай нийлэл чон агсан. Би наадах гэж их газрын чулуулагч мэдхээс улсын тусгай хамгаалалтаа газар гэж мэдхгүй. За. Тий, хоёрдугаарх нь гүг тэр хүмүүс чинь ингээ бүр надад чон үргэж өгсөн шүү дээ. Тэгээ би үргээд гараад ирсэн чоныг л буудсан шүү дээ. Тэр хүмүүстэй хамт ингээ хариуцлага тооцооч гэсэн юм байна. Тэгэнгүүт дахиад шүүх хурал дээр тэр нөгөө нэг улсын байцаагч нь болохоор яг хуулийн дагуу болвол яг гохоод арж буудсан таал хариуцлага хүлээн. Хүүдээ. Тий. Тэр ингээ чон хамт үргэлжсэн хүмүүс бол уучлаарай. Хуулийнхаа дагуу ингээд гэж чоныг үргээсэн ч хамаагүй. Яг л та өөрийнхөө буугаар та өөрөө буудсан. Тэр үргээсэн хүмүүс таны гохыг одоо таны буугаар буудсан байвал тэр буугаар буудсан хүн л хариуцлага хүлээн. Тэрнээс биш хамт үргэлжсэн гэ тэр хүмүүстээр хариуцлага хоцох боломж байхгүй. Ямар хэцүү юм бэ? Харин тий үнэхээр ёо тий. Тэгээд дээрэс нь би улсын тусгай хамгаалалтаа газар гэд мэдхгүй гэнэ чонаа гэсэн үг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нэгдүгээр мэдхгүй хүнсэл байхгүй. Ягаад гэвэл тэнд яг их газрын чулуу дээр маш олон самбар байдаг Энэ улсын тусгай хамгаалалтаа газар гэд. Тэгээ ийм улсын тусгай хамгаалалтаа газар гэж самбар байгаа. Тэр самбар дээр нь бүр энэ улсын тусгай хамгаалалтаа газар та чон агнж болохгүй шүү. Чон ийм янз бүрийн амьтан агнж болохгүй шүү. Хэрвээ агнахаар бол та юуны улсын байгалийн ямар нөөцийн газраас ч үлээдэй зөвшөөрөл авдаг. Ийм самбар байсан. Тэр самбарыг харсан байх хэвээр. Тийм болохоор уучлаарай. Би бол энэ байгаль орчны байцаагч бол миний тавьсан зөрчлийн хэрэг бол яг би хуулийнхаа дагуу, эрх мэдлийн дагуу ийм хариуцлага оногдуулсан. Зөрчлийн хуулинд гэсэн юм байна. Тэгээд ер нь бол нөгөө нэг иргэд нөгөө нэг одоо тань руу ингээд хүсэлт тавьсан байж болно. Гэхдээ хүсэлт тавьсныхын дагуу та өөрийнхөө бууг өөрчилчихэд улсын тусгай хамгаалалтаа газар дээр буудчих болохгүй. Чамдчих болохгүй. Ер нь бол яг зүүн юу байсан гэхээр ямар ч л байсан ийм тусгай хамгаалалтаа газар нутаг амьдардаг хүмүүс бол тэрийгээ сайн мэддэг байх хэрэгтэй юм байна тий. Нэгдүгээр тэндээс үнэхээр хот руу чон орж ирээд үнэхээр агнах байгаа бол агнах байгаа хүндээ хилээд ийм учиртай юм хідүүлээ энэ нэг байгалийн одоо үнэлгээ гэж юм байгаа шүү дээ. Тэрийг ингэж гаргуулад төлөөд квота аваад тэгээ хоёрыг агна яг гэвэл энэ хууль ёсных байсан юм байна. Тийм байна. Тэгсэн чинь нөгөө юунууд нь болохоор нөгөө нэг үргэлгэнд оролцсон малчит нь болохоор тэгсэн. Бид нар ингээд хідэн үе дамжаад их газрын чулуу гэдэг энэ газар нутгалж байна. За бидний манай мал руу чон орсон нүнэ. Тийм. Тэгээд ингээд тэр байгаль орчны байцаагч нарт чинь ингээд чон агнамаар байна. Мал руу ороод штэ гээд эдгээр чи өөрсдөө зөвшөөрлөө өгдөг штэ. Бид нар мэдэхгүй дээрээс ингээд зөвшөөрөл ирд юм квот мовот авдаг байхгүй юу. Гэн чинь улсын тусгаалтай хамгаалалтаа газар гээд идэг байхгүй юу. Гээд нэг юм. Гэхдээ тэрийг мэдчихсэн биз дээ. Тэгээд малчид бол мэдчихсэн байхгүй юу. Ямар амар юм бэ. Харин тэгээд яг үнэндээ малчтан тэгсэн чинь юу байсан баа. Сүүл рүүгээ нэг шүүх хурлын бүр ингээд шүүх хурал дээр ингээд энэ чинь ингээл мэдүүлэг өгөөл ингээд яваад байсан чинь нөгөө чон агнсан хүн чинь сүүлд нь энэ хэрэг болохоос өмнө буюу бүр 3-4 жилийн өмнө дахиад их газрын чулуу дээр чон агнах гад явж ирснийг нь улсын байцаагч мэдээд та энэ газар чон агнж болохгүй. Чоны авд явж болохгүй. Бүр хэлжсэн болж таарсан. Тий, хэлжсэн болж таарад ингээд нөгөө энэ хүн нэхэмж чанаагнсан им гэдэг хүн нэхэмжлэх нь та 3-4 жилийн өмнө яг энэ газараа чон агнах гэж явж байгаад улсын байцаагчид одоо баригдаад тэгээд болж исэн байлээ шүү дээ. Тэгэхээр та нөгөө улсын их газрын чулууч улсын тусгай хамгаалалтаа газар гэж мэдхгүй гэж та худлаа мэдээлэл өгсөн биз дээ. Та мэдчихсэн юм байна. Тэгэд ингээд нөгөө нөхчин сүүл рүүгээ хэлэх үггүй болоод хэрэгээ үлээсэн үү? Тий, тэгээд ер нь бол тэр хэрэгээ үлээх жоохтой тэс нөгөө нэг намайг ингээд нөгөө нэг хэлмэгдүүлээд энэ улсын байцаагч ингээд 2 сая 370 мянган төгрөгийн 2 чонны нөхөн төлбөр ингээд надаас авах гээд байна. Би буруугүй гэсэн чинь буруугүй штэ гэд шүүхэд хандсан чинь шүүх буруутай. Тий, энэ бол зөв байна. Та тий энэ байгаль орчны байцаагчид тавьсан шаардлага зөрчлийн хуулиар бол яг зөв байна. Та улсын тусгай хамгаалалтаа газрыг мэддэг байсан юм байна. Нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь та улсын тусгай хамгаалалтаа газар дээр зөвшөөрлөгөөр чон агнсан байна. Дээрээс нь тэр таныг одоо агнаад өгөөч гэдэг наад малчтын одоо хүсэлт бүр одоо юуны тэр малчтынх нь ийм чон агнаад өгөөч гэсэн ингээд өргөдөл шиг байсан гинэ. Наадах чинь ч одоо юу биш, баримт биш.
Хүүдээ. Тий. Яагаад гэвэл одоо тэр өргөдлийг үндэслээд заавал улсын тухайн хамгаалалтын газраас зөвшөөрөл квот олгодог. Хэрвээ олгоогүй бол бүр одоо малчид юу гэж хүсэх нь хамаагүй та чонаа гэж болохгүй. Тэгээд шүүхээс ер нь бол нэхэмжлийг хэрэгсэхгүй болгоод тий нэхэмжлийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд нөгөө нэг ядаж надтай хамт энэ чон үргэлгэнд оролцсон малчтай хамт бид яж хуваа төлмөр байна гэсэн чинь үгүй. Таны өөрийнхөө буугаар өөрөө буудсан. Яалч үл өөрийнх нь эзэмшдэг галц зэвсэг байгаа тийм байна. Харин тийм. Тэгсэн чинь ер нь ингээд чоноо чинь би ингээд нөгөө юун дээрээс тэр нөгөө амтны тухай хууль харсан чинь чоноо чинь заавал юу гэдэг гинэ. Чоноо чинь зөвшөөрөлтэй гэж хариудаг гэж байна шүү. Тийм үү. Тий. Одоо ингээд бид нар чинь ингээд хөдөө мөдөө чинь ингээд мал руу чон дайраад байна хичээд яг дайрсан үед нь бол буудаад алчил яадаг юм мэдэхгүй л дээ. Ингээд чон илбгшээд ингээд бөөнөр ирчүүд нийлж байгаа чоноо авд явчихдаг үстэй. Тийм үргэлэг гэх юм яриад. Тий. Тэгсэн чинь одоо тэхгүй заавал байгаль орчны газартаа мэдэгдээд бид нар чоноо авд явах гэж байгаа шүү. Тэгээ нөгөөх нь одоо ингээ манай энэ бүс нутагтаар чон олшроод байгаа бол за 2 чон агны шүү 3 чон агны шүү код гаргаж өгдөг. Тэгээд тэрний дагав аганд болохоос биш мал руу чонд арьцсан байна хэдүүлээ нийл чон агны гэж нийлэл явчихдаг юм байна. Сэл хөдлөөрөө гараа явчихдаг юм. Тийм байна. Бууга өрөөл бүгдээр ойлоо явчихдаг байна. Энд чи бас мэдмээр л юм байна. Харин тийм ийм л юм байна. Гэхдээ нэг бодлын хохирооч болсон юм шиг. Гэхдээ хохирооч гэж харахаар бас угаасаа мэдчихсэн мөртлөнгөөс санаатай юм шиг тий. Харин тийм юм байна. Тэгээд их газрын чулууч нь тий тэр байгаль ялангуяа тэр байгалийн тухайн хамгаалалттай газар дээр бол ерөөсөө одоо юу гэдэг агнахыг зөвшөөрдөг гэж байна. За ийм хориотой ангийн нэг ийм хэрэг байна. Өөр янз бүрийн ийм хориотой анги гэсэн чинь маш их хэрэг байд юм байна. Бүр бидний мэдхгүй ийм сонин амтан шувуу загас их агнсан тохиолдол байд юм байна. Гэхдээ нөгөө илүү ойрхон амьдралтай учраас энэ чон агнсан хэргийг авсан. За одоо миний хэрэгээ ярих хэлж тийм ээ. За манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай Джеймсон витамины брэнд хамтран ажиллаж байгаа. Улирал солигдоод бид нар ингээд хүүтний улиралд чинь байна шүү дээ. Зарим нь дууссан, зарим нь байгаа. Бид нар идээд дуусгасан тийм. Тэр магниг бол бүр бүгдээрээ ирснийхэн дараахан газ идээд дуусгасан байсан шүү дээ. Энэ магн болохоор нөгөө бид нар шиг ингээ магний B6 ууж байгаа гэл нэг амар том цагаан юм ингээд нэг уугаад идэг байхгүй юу? Тэгсэн чинь энэ магн чинь болохоор яг ийм нөгөө юм бохшиг юм жаждаг эрзэн чихэр шиг. Тийм эрзэн чихэр шиг гоё юм билээ шүү дээ. Тийм айгүй гоё амттай. Тэгээ хүүхдэд өгөхөд үнэхээр ийм таатай юм билээ. За гих мэтчлэн маш олон төрлийн витаминууд байгаа. За энэ омега жирэмсэн ээжийн за жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эхчүүдэд зориулсан ийм перинатал гэдэг бүтээгдэхүүн байна. За эрэгтэйчүүдийн нөгөө төрөө булчирхаа өрөвслөөс сэргийлдэг бүтээгдэхүүн байна. За мөн арьсан дээр батг гараад байгаа тохиолдолд дотроосоо ууж тэр батг гараад байгаа үндсэн шалтгаанаа одоо эмчилдэг ийм бүтээгдэхүүн хүртэл байна. За тэгээд бүр эрчүүдийн тестостерон нэмэгдүүлдэг тийм витамин бас байд юм байна. Тэр нь бас дууссан байлээ. Энэ эрчүүд дууссан. Эрэгтэй л болох гэдэг. Тийм тэгээ сүмс ургуулгад хүртэл энэ витамин байд юм ба штэ. Тийм. Тэгэхээр энэ танаа гэрүүлийнхэнд буюу ингээд за өндөр наснуудад зориулсан, хүүхдүүдэд зориулсан тэр үтэл жирэмсэн болох гэж байгаа. За тэгээ ингээд хүүсээр бүр эрэгтэй эмэгтэй хүүснийг ямар витамин уудаг вэ гэдэг маш олон төрлийн витаминууд байгаа шүү. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Prenatal Канадын амин дэм. За баярлаа. Джеймсон витамины Канадын алдарт витамины брэнд Джеймсонтэй баярлаа. За бид хоёр ерөөхдөө нөгөө сэрэмжлүүлэг байдлаар нэвтрүүлгээ хүргэдэг штэ. Тийм ийм хэрэгүүд гардыг байна. Тийм учраас бид нар ер нь бол ийм дотроо бодолтой байхгүй бол эвгүүддэх цаг үе амар ойрхон байгаа мэн гэдгийг сэрэмжлүүлэхүүднээс хүргэдэг. За одоо өнөөдөр ярих гэж байгаа хэрэг болохоор Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гарганаа гэдэг ийм зарын дагуу хүмүүс маш их лөвөрдүүлт юм байна. Үнэхээр нэрээ тийм баха. За зөвхөн Солонгос руу гэлтгүү Солонгос руу, Япон руу, Австрал руу хаашаа л хаашаа тэр улс руу нөгөө хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргана. За тэгээд зөвхөн хөдөлмөрийн гэрээ гэлтгүү сургууль зуучлан гих мэтчлэн зөндөө ол юм лөвөр яриг гард юм байна. За тэндээс сэрэмжлүүлэг бодлох үүднээс өнөөдөр нэг хэргийг сонгож авсан. За өнөөдрийн хэргийн шүүгдэгч нь Монгол улсын иргэн 1968 онд төрсэн эмэгтэй дээд боловсролтой барилгын инженер мэргэжилтэй. За тэгээд нэгэн компанид барилгын дотор засал чимэглэлийн ажил хуваараа эрхэлдэгэ гэж ингэж юу өгсөн байгаа юм. За өөрийнх нь танилцуулгана. Ер нь бол энэ хүн бол дотоод засал чимэглэл хийдэг хүн байх нь шүү дээ. За тэгвэл яг ямар хэрэг үйлдсэн бэ гэхээр энэ хүн өмнө 3 жилийн ялаар бас шийтгүүлдэж байсан юм байлээ л дээ. Ил овогтой А гэдэг хүн. За энэ А гэдэг хүн өөрийгөө
Солонгос улсын элчин сайдын яамд ажилдаг аа. Ухаа. Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гарганаа гэж хуурч заллуу үлддэг байсан юм хүн юм байна л да. За ямар хүмүүс хохирогч нь болсон гэдгсэн чинь ингэж байгаа. Жишээлбэл 2020 онд Grand Plaza төвд хохирогч им гэдэг хүнээс 3 хүний урьдчилгааны төлбөр гээд 4 сая төгрөгийг мобайл банкар дамжуулаад хаан банкныхаа даасанд авсан байгаа. За дахиад энэ хүнээс 300 мянган төгрөгийг бэлнээр авсан, сая 700 мянган төгрөгийг дансаар авсан. За дараа нь дахиад 3 сарын 20-ны өдөр 3 хүний онгоцны билетний мөнгө гэж хэлээд 2 сая 200 мянган төгрөгийг ингээд авсан гэхээр нийтдээ энэ им гэдэг хүнийг 8 сая 200 мянган төгрөгөөр хохироосон. Тэгээ эн чи зөвхөн ингээд нөгөө зуучлаад өгнө гэж хэлдэггүй юм байна. Тэгээ цаашаага бүр ингээд онгоцны билетний мөнгө, тим юмний мөнгө, гадаад паспортын мөнгө гээл 70 100 ингээд аваад идэм байх. Аюу сонио. За хохирогч Б гэдэг хүнээс тийзний мөнгө явуул, чи болон танай найз имийг одоо нэг юм тийзний мөнгөөр гадагшаага ажилд зуучлаад өгөө гэж хэлээд 600 мянган төгрөгийг өөрийнхөө дансанд авсан байгаа. Дараагаар нь визний урьдчилгаа гэд 180 мянган төгрөг авсан байгаа. За энийг авахдаа бүр нөгөө Берлин зоог гэдэг ийм зоогийн газар уулзж ягаад авсан байгаа. За энэ Берлин зоогийн газарт бол маш олон хохирогчтой уулзаж бэлнээр мөнгө авсан байт юм лээ. За дараа нь 70 мянган төгрөг авсан. За тэнгүүтээ гадаад паспортны үлдэгдэл мөнгө гэж 50 мянган төгрөгийг өөрийн охиныхоо хаан банкны данс руу авсан гэх мэтчлэн за хохирогч Б гэдэг хүнээс 900 мянган төгрөгийн ийм хохирол учруулсан. За энэс гадна хохирогч Г-г болохоор Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хурангуудаа сансар худалдааны төвд гэрээ байгуулад за бүр гэрээ байгуулдаг гэж байгаа. За 2 сая 870 мянган төгрөгийн хохирлыг учруулсан бол П гэдэг хохирогч байгаа. За П гэдэг хохирогчид 2 сая 718 мянган төгрөг. За энийг нь бас яаж ийн гэхлээр нөгөө нэг юуруугаа гарганаа. Би Солонгос улсын элчин сайдын яамд ажилдаг аа. Тэгээ Солонгос улс руу би хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс гаргадیں۔ Тэгээд тэр дундаа чамаа гаргаад өгчий гэж хэлээд. За гих мэтчлэн маш олон хохирогч энэ хүнд байгаа. Одоо жишээлбэл З гэдэг хүнээс 2 сая 870 мянга, хохирогч Б хээнараас сая төгрөг гих мэтчлэн ингээд ер нь бол маш олон хүмүүс түүний хохирогч болсон. За тэгвэл яг энэ хэргийг яг яаж үлдээд идгийн хохирогчд нь яг юу мэдүүлсэн гэдгээр ингэж илээ. Хохирогч имийн мэдүүлгээр ингэж байгаа. 2020 оны 1-р сарын 5-ны өдөр өөрийнхөө Facebook хаягаар гэрээний ажилчид гаргаж өгнө гэсэн зарыг олоод гэж байгаа. Тэгэхээр энэ хүн өөрөө энэ тийм сошиал орчинд зар оруулдаг байна шүү дээ. За энэ зарыг олоод тухайн зар руу хариу бичихэд ийм дугаар өгсөн ба энэ утасны дугаараар би холбогдож байгаад 2020 оны 1-р сарын 7-ны өдөр Тэнгис кино театрын хой талд байрлах Берлин зоог гэдэг газар найз Б-тэйгээ хамт очиж уулзсан чинь тухайн үед 50 орчим насны эмэгтэй хүн байсан. За тэгэд өөрийгөө консулын газарт ажилладаг. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улс руу хүмүүс гаргаж байгаа. Тэгээ нэг хүний 2 сая төгрөг болно. Гэрээгээр гарах 200 хүнтэй хамт хоёрыг би гаргачнаа гэж ярьсан байгаа. За ингээд 2020 оны 1-р сарын 8-ны өдөр энэ А ихчтэй гэж яриад байгаа байхгүй. А ихчтэй Grand Plaza дотор уулзаад ах болон өөрийнхөө өмнөөс урьдчилгаа 4 сая төгрөгийг мобайлаар Агийн өгсөн ийм тоо данс руу би шилжүүлсэн гэж байгаа. Тэгэхээр энэ хүн зөвхөн өөрийгөө явуулах байгаа биш, найзыгаа явуулах байгаа, ахыгаа явуулах байгаа гэд нийтдээ ингээ 3 хүний урьдчилгааны мөнгө ер нь бол өгсөн байна шүү дээ. Солонгосын элчинд ажилдаг гэдгийг одоо ингээд яаж одоо итгэсэн юм бол энэ нэг шууд л итгэждэг юм шиг байна. Би Солонгосын элчинд ажилд юм аа гэд ингээд хүмүүс ерөөсөө ажилдаг уу, паспорт чинь хаана байгаа, та яадгийн яг аль хэлтэст нь ажилдгийг ч гэж асуудаг юм шиг байна. За ингээд 2020 оны 1-р сарын 19-ний өдөр өөрийнхөө төрсэн ахын урьдчилгаа гэж 300 мянган төгрөгийг Grand Plaza дотор би бэлнээр өгсөн. За тэгсэн чинь удалгүй над руу мессеж өчээд нэг хүний онгоцны билет 866,400 төгрөг юм байна. 3 хүнийх гэхээр 2 сая гаруй төгрөг болох юм байна. Чи 2 сая 200 мянган төгрөг над руу явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр би Булган аймгийн Бугуц суманд байхдаа тухайн мөнгийг Агийн ийм данс руу шилжүүлсэн гэж хохирогч им хэлсэн байна. За ер нь бол имийг ингэж одоо хохироосон гэсэн үг. За тэгвэл хохирогч Б-гийн мэдүүлгээр болохоор ингэж байгаа. За ер нь бол яг ингээд нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж хүмүүс ингээд залилдаг байсан үе нь 2020 он юм шиг байна. Гэтэ энэ оныг би өөрчилсөн л дөө. Яг энэ онд л идэвхтэй нэлээ үйл ажиллагаа явуулж олон хүний хохироосон юм бил. 2020 оны 1-р сарын 8-ны өдөр Тэнгис кино театрын урт талын автобусны буудлын Берлин зоог гэдэг нэртэй цайны газарт найз эмийн хамт А гих 40 орчим насны эмэгтэй хүнтэй бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгөх талаар ярилцсан гэж байгаа юм.
Тэгэд хүмүүс ингээд нэг ийм альбан бус газар зүгээр ийм Берлин цогмог гэх мэтчил иймэрхүү газар уулзаад ахаар ер нь сэжгэлдэггүй юм бах та. Тэр чинь ингээд угаасаа тэгвэл хийж байгаа юм шүү. Ер нь нэгтэй хэлэхдээ хүртэл тий би ингээд нөгөө гэрээ гаргаж байгаа хүмүүсийн дунд хавчуулаад ганц хоёр хүн гаргаж өгөх гэж байна гэхээр л угаасаа тэгээд шуураад идэх юм шиг байна. Тий за тэгвэл айгүй л тэгээд эн чинь ингээд угаасаа эн чинь ингээд хүмүүс дунд оруулж байгаа юм чинь нэг мэддэхгүй штэ. Тий ер нь бол гэдэм байх. Гэхдээ ядаж ингээд нөгөө Солонгосын элчинд үнэхээр ийм хүн ажилтдаг уу тий гүү юу гэд хэцүү. Гэхдээ зайлуул тэгэл ингээд нэрээ итгэл тэгэл тоо. Тий. Тэгээ ингэж байгаа. Тухайн үед гэх хүн Солонгос улсад найдвартай явуулаад өгнөө. Очиод хаан ферм дээр ажиллана. Бүр очих гад ажлыг нь хийсэн байгаа. 3 дугаар сарын 25-ны өдөр гэхэд явуулж өгч чадна гэж хэлээд хэлэхээр нь надад паспорт байхгүй штэ гэсэн юм байна. Тэгсэн чинь надад паспортыг өдрийн дотор гаргаж өгдөг хүн байгаа. Төлбөр нь 120 мянган төгрөгөө гэж хэлээд үндсэн нөгөө төлбөр дээрээсээ нэмж 120 мянган төгрөг авсан байгаа байхгүй. За ингээ 3 дугаар сарын 21-ний өдөр 600 мянган төгрөгийг тийзний мөнгөний урьдчилгаа гэж шилжүүлсэн. За үүний дараа удалгүй гэх хүн Берлин зог нэртэй газар бэлнээр визний урьдчилгааны мөнгө гэж дахиад 180 мянган төгрөг өгсөн гэж. Тэгэхээр хүмүүсийн мэдүүлгээс юу харагдаж байна гэхээр энэ хүнийг юм дандаа тогтсон үн ханштай байгаад байна. Юуны тийзний урьдчилгаа бол угаасаа 180-ыг л авдаг юм байна. Гадаад паспорт бол угаасаа л 120-ыг авдаг юм байна. Гэх мэтчил ингээд нэг юм тогтсон үнэтэй байгаа байхгүй. За дараа нь 2-3 хоногийн дараагаас би бас 70 мянган төгрөгийг Берлин зог гэртээ газар байж байхдаа бэлнээр өгсөн. За тэгээд 4-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Аад 50 мянган төгрөгийг гадаад паспортны үлдэгдэл мөнгө гэж Агийн өгсөн данс руу өөрийнхөө данснаа шилжүүлсэн. За ингээд нэг ийм бас нэг хохирогч байгаад байгаа. За тэгээд нийт ер нь одоо тэгээд наад хэрэгжих шүүг шийдэгдсэн тий. Шийдэгдсэн. За нийтдээ болохоор энэ хүн хүмүүсийг хохироосоор байгаад 19 сая 554,500 төгрөгийн хохирлыг учруулсан гэж байгаа. За. Нийтдээ 8 хохирогчтой гэсэн. 8 хүний баг 20 сая орчим. Тий, 20 сая орчим төгрөг гэсэн. За тэгээд ер нь бол мэдүүлгүүд нь бол ингэж байгаа юм. Тэгээд шүүгдэгч өөрөө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ингэсэн. За миний хувьд виз гарах хэрэг байхгүй. За. Тий, би бусдыг бүгд найрамдах Солонгос улс руу явуулж өгнө гэж заллан мөнгийг нь авсан гин бурууга хүлээмжшүүлж байна. За. Эдгээр хүмүүсээс авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд эмчилгээнд зарцуулсан гэж байна. За. Тэгээ хохирлын үнийн дүн дээр надад маргах зүйл байхгүй. Надад 20-оос өөр төрлийн ялгаа нүгдүүлж өгнө үү? Ажил хийж агаад хүмүүсийн хохирлыг би барагдуулнаа. Надад нэг газар байдаг юм аа. Тэр газрыг зарах гэсэн боловч зарагдахгүй байна. Мөнгө авахгүй учраас шүүх хуралдаанд би өмгөөлөгч авч чадаагүй орсон гэд ийм мэдүүлэг өгсөн байлээ. За ингээд шүүхээс түүнд ямар ял оноосон бэ гэхээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож заллах гэмт хэрэг үйлцсэн гин буруутайд тооцоод 2 жилийн хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад идлүүлэхээр тооцсон байна. За тэгээд нөгөө маш олон хохирогчд байгаа шүү дээ тийм. Нийтдээ 18 сая 558 мянган төгрөгийг шүүгдэгч аагаас гаргуулад за хохирогч эмд 7 сая 700 мянга, хохирогч бэд 400 мянга, хохирогч гээд 2 сая 870 мянга гих мэтчлэн энэ мөнгнүүдийг тус олгохоор шүүх шийдвэрлсэн бэл. Тэг нэг ийм хэрэг байна. Тэг ер нь бол хүмүүс ингээд нөгөө ийш тийшээгээ явуулна, хөдөлмөрийн гэрээнд зуучлан за тэгээ ялангуяа нөгөө би энд ажилд юм аа, тэнд ажилд юм аа, өө найдвартай манай ах ажилд юм аа, ихч ажилд юм аа гэдэг ингээд хэлэнгүүт итгээд хамаг мөнгөө бариад өгчих. Ийм тохиолдол аюу их байдаг юм байна. Тий, наадах чи нэр ингээд гадаад руу нөгөө ингээ нэрээ Солонгос руу гаргана инээтрээ гээд ер нь ингээ нэг юм ловирдуулсан тохиолдол одоо ч гараал идэв шүү дээ мерсер ингээл гараал идэг. Тий. Тэгээд ловирдж байгаа хүмүүс чинь хамгийн гол нөгөө юутай цаад хүнд ихтгэл үнэмшил төрүүлж мөнгөний авахын тулд бүр айгүй тийм юу юм ярьд юм бэ штэ. Айгүй сайхан юм ярьд юм бэ штэ. Очоод яг хаан фермд ажиллана, тэдэн дөрөвний цалин юу олно. За ер нь бол нийт яг юм зуучлалыг хөлсөн 5 сая төгрөг өгөөл би чамаг яг гаргаад өгчин. Тэрний 2 саяыг нь чи одоо өг, 3 саяыг нь очоод визрийн гарсны дараа өг мөг гэж ингэж юу яадаг юм байна. Ловирд идэх юм байна. Тэгэхээр хүмүүс за 2 саяыг нь өгчин виз гарчвал 3 саяыг нь очоод ажил хийгээд өгчөндөө гэдэг ч юм уу тий. Ингэж бодоод итгэх магадлал айгүй өндөр байдаг гинэ. Сайн л ер нь бол шалгамаар л юм байна тий. Тэгтээ одоо яаж шалгамаар. Уг нь ядаж ингээ нэг Солонгос элчинд ажилтдаг гэсэн бол за ажлын үнэлэгч юм байна уу гэж байгаа. Тэгээд үнэхээр Солонгос элчин рүү залгаад ийм хүн танад ажилтгуу гэдээ асуувал эвтэ нөгөөмдө хэллэггүйгээр тгий шалгуул ус яад юм бол тий. Харин нэг ийм хэрэгүүд бол зөндөл гардаг болтой. Тэгээд сэрэмжлүүлэх байднаас үүднээс бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр яг энэ хэргийг сонгож аваад ярьлаа. За бид хоёрын 417 нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна.
Шүүх цэгийн сайтнаас одоо сэрэмжлүүлэг болгож бит хоёр нэг хэрэг сонгож 7 хоног болгон 410 нэвтрүүлгээр ярьж байгаа. За манай нэвтрүүлэгтээ Канадын алдартай витамины Джеймсон брэнд хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. 417 нэвтрүүлгийн дараагийн дугаараараа эргээд уулзцаая. Баярлалаа. За баярлалаа. Эцхэн амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Prenatal Канадын амин дэм.